Одмондөр суугт автоморил би бол хөтлөгчийн хот. Бизнес судлаач Бат Эрдэнэ дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээнүүрээтэй голомт капитал үнэт цасны компани болон ногоон ирээдүйг хөгжүүлэх еврейтэй MMS компани бэнтгэж байгаа. Дугаарыг та бүхэн YouTube-ийн Одмондөр сог оруулан NTV телевизээр зам 83.3 107 студионы Одмондөр радиогоор хүлээн авч сонсож байгаа. За өдөр мэнд батах. Өдөр мэнд. За их сонин сэдв байна тийм ээ. Яагаад өргөнөөс өгдөг юм? Харин тийм. Хүмүүс нөгөө эсвэл баяжгыг одоо хөрөнгөтэй болохыг юмтай болохыг хүсдэггүй хүмүүс их байх шиг байгаа шүү дээ. Тэгээ гайхаад байгаа. Тэгээд тэгж асуулт тавьсан. Тэгээ биднээс өөртөөсөө бас асуух хэрэгтэй одоодосоо тий. Тэгээ яагаад юу нэг хүмүүсийн хөрөнгөнөөс цухтаад байд юм бол хөрөнгө гэдгээрээ та яг өнөөдөр яг ямар сэдвийг ярих вэ? Ер нь хөрөнгө гэж юу юм? Хүн яаж хөрөнгөтэй байх юм? Тий. Тэрийг яаж хадгалах юм? Гэт. За одоо тэгээд хөрөнгө гэх юм бол одоо шууд л одоо энгийн ярил л да. Одоо мөнгө хамгийн чухал хүнд. Чухал. Одоо машин унаа авахын тулд одоо юу гэдгийг байр саваа авахын тулд хоолой идэхин тулд мөнгө чухал тий. Мөнгө ч нэг хөрөнгө. Тий. Тэгвэл хөрөнгө нь асар олон байдаг тий. Мөнгө, хадгаламж, хувьцаа, бонд гэд. Тэгээ ягаад нэгэн мөнгөний л ганцхан байдаг тий. Тийм юм байдаг юм бол машин ч гэсэн бүтгэдэг дугуй мотор гэ үүсдэг шиг айгу олон юмнаас бүртгэхээс юм хүмүүс ягаад зөвхөн мөнгөний л одоо хөрөнгө гэж байдаг тий. Тийм. Таас энэ хувьцаагаа хэлсэн чинь нэг юм санаанд орчлоо. Би оюутан байхдаа 2 дугаар курс байсан болов. Тэгж яхта манай аав ингээл надад мэдээлэл өгөх янз бүрийн ингээд ирээдүйн дэлхийн өрний ийм чиглэл рүү явж гин. Зарим бүр элитийн бүр энэ чиглэл дээр ингээд бат ингээд суудсан энэ яг одоо тэр хувьцааны тоглолтыг надад зааж өгч байгаа байхгүй. Хувьцаа гэдэг чинь Америкт жишээлбэл ингээд ерөөсөө л анханаас хувьцаагаар ингэж тоглож явж исэн юм байна. Хувьцаатай хүн бол ер нь алддаггүй юм байна. Хувьцаагаар тоглодог хүн чинь ер нь ингээд манай ирээдүй чинь Монголын ирээдүй тийш явж байгаа юм биш үү гэд надад ингээд мэдээлэл өгöd. Тэгээ би оюутан байхдаа хөрөнгөний бирж дээр очиж уулзаж исэн байхгүй. Тэгээд нэг ихчтэй уулзаад би ингээд хөрөнгөний бирж дээр хувьцаагаар тоглож сурах гэсэн юм аа. Би одоо юу хийх ёстой вэ гэхэд тэр ихч намайг за хэрвээ чи ингээд тодорхой хэмжээний мөнгөтэй ч юм уу ингээд байгаа бол хувьцаагаар тоглоод чанд амжилтанд хүрэхгүй. Чи хувьцаа аваад ерөөсөн нэмэр байхгүй. Чи над мөнгө банкнд хий гэж хэлээд намайг явуулсан байхгүй. Би яг өөрийнхөө санааг дутууж ойлгуулсан байж магадгүй. Би чи мөнгөтэй хүн биш. Би зөвхөн хувьцаагаар тоглож сурах гэж очсон юм байхгүй юу гэн. Тэгэхэд намайг тэгээ явуулчихжээ. Тэнгүүд одоо тухайн үед мөнгөтэй байсан хүмүүс тий. Жишээлбэл хувьцаа авах гээд очихт нь хэрэггүй та банкнд хийгээд тэр эмхтэй явуулах нь шүү дээ. Одоо миний жишээгээр бол тий. Ийм гинт санаанд орчлоосаа. Гэтэ тэр ихчд айгүй маш их гомддог. Тэр үедээ өө за миний дүү гэд бүр тийвч хөрөнгөний биржид ажиллаж байгаа эмэгтэй шүү дээ. Бүр олзуурхаад энэ залуу хүүхэд хувьцаан дээр тоглолт хийх гэж ирж байгаа гэд надад зааж өгөөд юм байхгүй. Миний дүү яваа гэх намайг түлхчихсэн байхгүй. Ашгүй дээ. Хоёлаа ингээд сая эхлэхийг манай сонсогч анзаарсан болов уу? Тэр өөрсдөө анзаарлаа. Яг нэг юм ихтгэлтэй эхлэх байхгүй юу? Асуултаа юу гэж тавих вэ? Юу гэж ярьж эхлэх вэ? Бид юуны тухай ярих гэж байгаа ингээд ярихад итгэлгүй байсан шүү дээ. Одоо энэ дэр наад ч айгу тайлбар гаадарч байгаа байхгүй юу? Одоо шатлах юм бол одоо ингээд монголчлоод амархнаар ойлгох юм бол шатлах юм бол мөнгө хамгийн ихний хэрэгцээ мөн үү? Одоо бид шууд түүнээс гар юм авахад мөнгө нь арай илүү эргэлтэнд хурдан орно тийм үү? Дараагийнх нь арай жоохон юмтай болмоор шүү дээ. Одоо нэг ядуу байжгаад нэг жоохон нэгдүгээр ангийн ядуу гэж бодъё л доо. 10 дугаар ангийг бол баян гэж бодъё. За нэгдүгээр ангийн ядуу хүн гэж бодъё. Англи л тий. Англи байлаа гэж бодъё л да. Тэгвэл эхний нэг бага ангид юусэн мөнгөтэй байгаад байгаа. Тэгээ нэг жоохон дээшлэхлээр нөгөө хадгаламж болж эхэлж байгаа. Хоримтлалтай болоод эхлээд. Тэгээ жоохон дээшлэхлээр үр зээлийн харьцаанд орж эхэлж байгаа. Чи амьдрал дээр хүний амьдралуудаа өөрсөндөө бодоод үзээрэй те. Эхлээд шууд аавж ирсэн мөнгө авч ирсэн бол дараа нь тэрийг хоримтлуулж үзээд дараа нь найз нөхдөдөө наашаа цаашаа би жоохон мөнгөгүй байна. Яг одоо энэ эргэлтийн мөнгө хангаж өгөөч гэд. Дараа нь болохоор ирээдүгөө харсан хувьцаа гэж явж байгаа шүү дээ те. Английн хувьд нэг ийм шиг харагдаад томьёолч идүүлээ те. Томьёолч л да. Тэгвэл бид хэд тэр нэгдүгээр ангиас холдохгүй байгаа юм шүү. Гэж яахгүй юу? Нөгөө ядуу хэсгээс холдохгүй байгаа юм шүү. Тэгчээд мөрөөдөл нь болохоор нөгөө баян хүнээ бодоод идэг. Warren Buffett мафата бодоо сая чинь Facebook-оор зөндөө юм боллоо шүү дээ. Warren Buffett хэлсэн үг гэл те. Гэхдээ тэр хүн чинь яасан гэсэн чинь энэ англиудаа 10 төгсчээд байгаа байхгүй да. Тэ. Бидэд 10 төгсмөр шүү дээ. Тэгвэл 10 дахь ангид төгсмөр байна. Тэхийн тулд яагаад би энэ асуултыг тавьсан бэ гэхээр тэр 10 төгсчиж нэг юм эсвэл 10 даваа давжиж та нэг юм алимтай болно гэд хэлчихэд хахад эхний даваагаа дав зогсчоол тэр өөр хүмүүсийн алимтай болсон хүн татархаа сууж хэрэг юу байна.
15-га давалдаа буюу тэр хөрөнгийн зах зээлийг судлал да. Тий. Хөрөнгийн зах зээлээс зүгтаадаг юм байж хөрөнгөтөн болох гэж оролдох нь ерөөсө логикийн алдаа байгааз. Тийм. Тэгэхээр би энэ санааг л гоолн дэвшүүлэх гэсэн юм. Тэгээ бүх хүн хөрөнгөтэй болохыг хүсдэг байдлаа яагаад хөрөнгөөсөө зүгтаагаад байдаг вэ? Тэр 15-ны чинь цааталт нь хөрөнгө нь өөр нь хүлээгээд байгаа шүү дээ. Яг очичдгүй энэ дэрлүүгээ тий. Тийм. Тэгээд тэр 10 дугаар давааг даваан дээр очих тэр хичээлүүд нь байж байгаа тий. Бүлэн бэлэн байж байгаа. Тэгээ бүр үзэгчгүй тэрийг бэлэн байгаад байгаа үзэхгүй тий. Тэгэхээр бидэд бол нэг хөрөнгө гэхэлэр ясар болон хөрөнгө байна. Одоо нэг өвөгийн хөрөг гэдэг шиг те эмээгийн юу бүгдээр бидний хөрөнгө байхгүй өмч хөрөнгө үнэлгээтэй нэг те зүгээр хэр хідэн төгрөг байдаг нь ялгаатай болохоос бүгд хөрөнгө сурсан болгон бас эрдэм гэдэг шиг те. Тэгэхээр энэ хаасайгүй хөрөнгө байгаа ийм далаад бидус сэлж байгаа байхгүй. Тэндээсээ бидус далайн асар олон идэх юмнаас байж идэж болох барьж идэж болох загас байлаа гэж бодоход бидус зөвхөн мөнгө гэдэг л идэх юм эдээ яваад байвал биднээс өрсөлдөх чадвар байгаль дээр хэцүү болно доо. Тэгэхээр би уриалаад байгаа нь юу вэ гэвэл энэ далаа дээр байгаа хөрөнгийн далаа дээр байгаа энэ олон идэж явахнаас бүгднгээс нь хүртээд идэж сурчих юм бол та одоо амьдрах чадвар, өрсөлдөх чадвар, амьд үлдэх юугаар шалгарлаараа хамаагүй сайн болно штэ. Буюу нөгөө хараалд дэддэг мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс сайн яваад байна гэдэг рүү чинь очих юм биш үү гэдэг ийм логик гаргаж дэвшүүлж байгаа. За бидний өдөр тутмын амьдралд хамгийн их зүйлэлдэг зүйл бол одоо эдийн засаг. Тийм ээ. Бид бие засахтай хүртэл нойлын цаас хэрэглэн тэрийг явгаар авах ингээл эхлэн штэ тийм. Тэгэхээр эн чинь эдийн засаг гэдэг чинь ийм өдөр тутамд тохиолдож байгаа зүйлээ. Тэгвэл эдийн засгийг яагаад тэгээ өдөр болгон тохиолдож байгаа зүйлээ эдийн засаг гэхэлэр нэг л тийм эдийн засагчд гэдэг юм уу юу гэдэг самбар дээр нэг Excel дээр юм харсан санхүүч нараар төсөөлөд байгаа. Бидэд байгаа өдөр тутамд чи эдийн засагтайгаа холдож штэ. Тийм штэ. Тэгэхээр энэ эдийн засаг тэгвэл эдийн засгийг цаад хөдөлгөгч хүч нь юу юм? Эдийн засгийн эдээс нь юу юм гэхэл хөрөнгө байхгүй. Тэгэхээр хөрөнгө дотроо л харин хувьцаа бонд, хадгаламж мөнгө, бэлэн мөнгө нэтрэ гэдэг баг яваад штэ тий. Үйл хөдлөх хөрөнгө мөнгөд гээд ингээд тэр equity гэдэг юм чинь гараад байгаа байхгүй хөрөнгө. За энэ дундаас айгүй олон юм хитрхи байгаа. Би тэр цаг бас хязгаартай учраас шууд одоо бонд хувьцаа гэдэг хүмүүсийн нийтлэг мэддэг юм л аваа ярьчих. Тээх үү? Тий. За тэгэхээр түрүүний чиний явтар ингэж байгаа нөгөө тухайн үед чи оюутан байсан гэхэр чи баг 2000 оны тухай юм яриад нү тий. За тэр хавцаанд юм ярьж штэ. Ядаж нэг 10 20 жилийн өмнөх юм яриад байна тийм үү. Тэгэхээр бонд хувьцаа гэдэг нөгөө ахлах анги дунд анги руу орохоос өмнө тэр ихчийн хувьд бол дөнгөж өөрөө нэгдүгээр ангиа төгсөөд хадгаламжаа хоримтлал гэдэг юм а мэдэх гэжсэн л үе бол таарад байна л да. Тэгээ өөрийнхөө мэдлэгийн хүрээнд л чамд зөвлөмж өгч гэж тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө ганц чамд өгөөгүй асар олон хүнд өгсөн бол таарад нөгөөдүүл нь тэр мэдлэгтэйгээ өдий хүртэл гаццсан юм биш байгаа даа гэж айж байна. Над шиг тий. Гаццсан юм биш байгаа даа. За тэгвэл энэ бонд хувьцаа энэ гэдэг чинь юу юм гингүүт өрийн бичиг гээд тэ янз бүрийн ингээд хөрөнгийн нөгөө үүсмэл хөрөнгүүд байгаа. Гэтэ тэрнээс илүүтэйгээ бонд хувьцаа хоёртаар ярьчих. Бонд бол зээл. Тэ. Хувьцаа бол өмч ихгүй. За ялгаа нь юм байна. За энэ дээр дэлгүүрээр тайлбарлая л да. Бонд одоо жишээлбэл биднээс банкнд мөнгө хадгалуулж штэ. Тэгвэл банк биднээс мөнгө зээлчлээ гэсэн үг байхгүй тий? Мөнгө зээлчлээ гэсэн үг. Эсрэгээр биднээс тэгээд тэр банкнаас нөгөө яг юма бүтээж байгаа одоо энэ чоноо хармаг ундаг үйлдвэрлэж байгаа компани энэ үйлдвэрлэх нөгөө мөнгөний нөөцөө хэрэгэлтийн хөрөнгөө татаж авахын тулд банкнаас зээл авч байгаа тийм үү? Цагаатлах бол биднээс тэр компаниудад юу гэж байгааз зээл олгож байгаа эцсийн зээлдэгч нь мөн байгааз. За тэгвэл шууд одоо нөгөө компани өөрөө бонд гаргаад биднээс мөнгө татах буюу биднээс хувь хүнээс мөнгө татж байгаа үйл ажиллагааг нь бонд гэдэг байхгүй. Бондоор мөнгө татдаг гэсэн үг. Дундаа зуурчлагч байхгүйгээр тий. За яг нөгөө юу хувьцаа бонд зуурчлагдаг компаниуд байгаа л да. Гарах эрхтэй тийм компаниуд. Тэднийг тооцох юм бол бид нар банкнд мөнгө хийхгүйгээр шууд л энэ компанид мөнгө өгч ийн гэсэн санаа шүү дээ тий. Энэ нь болохоор ингээд нөгөө төрлүүд л ихсэж байгаа. Тэр нь зөв буруу гэхээс л тэгээд хувь хүн бол зөвхөн банкнд л мөнгө хадгалах ганцхан хууль одоо юу таахгүй одоо зээл олгох. Зээл нэг талаас бол зээл банкнд өгч штэ биднээс зээл өгөөд хадгаламжийн хүү буюу миний зээлийн хүү бол хадгаламжийн хүү байхгүй. Гэхдээ явж байсан бол одоо төрөлж өгд шууд тэр компанид нь бонд гаргасан компанид нь биднээс зээл олгочлаа гэсэн үг. За энэ бонд нь болохоор юу гэдгийг хугацаагүй янз бүр байсан. Түүхийн явцаас хугацааг нь хасагдсан шүү. Одоо бол хугацаатай гэж бонд байгаа. Тэрний үг бол 10 жилийн хугацаатай нэг 10% өгөөчтэй гэд нэрлэлцлээ шүү дээ тий. Цагаат бол хүүлдэ. Тэгээ би 10 жилийн туршид жил бүр 10%
хөө авах нь л дээ. Тэгээ 10 жилийн эцэстээ тэр мөнгөө буцаагаад авна гэсэн үг. Бүтнээр нь. Тэгэхээр би нэг бүр мөнгөний үн цэнэ бодоод нөгөө инфляцаа бүр хасаад тооцох юм бол би 10 жилийн дараа мөнгөө 2 нугалаад авчлаа гэсэн үг байхгүй тий. Эхнэ шүү дээ тий жишээлбэл. Гэх мэт энэ бол хувьцаа болохоор бас өөр. Тэр нь юу вэ гэвэл одоо энэ дэр нэлээд дэлгэрэнгүй гарах байх. Хувьцаа гэдэг бол тухайн компани өмчийг эзэн болж байгаа. Өмчийн эзэн болж байгаа. За энэ хоёр нөгөө хадгаламжаасаа ялгаатай бүр философи ойлголт нь юу вэ гэхлээр хадгаламжинд бол биднээс зөвхөн тэр банкнд найдаж штэ. Тийм ээ. Бондын хувьд болохоор нөгөө компани чинь чамаас зээл авсан компани ер нь зээл хэрэг төлж чадах юм уу? Би ер нь ундааны зах зээл төрөнгө оруулаад байгаа юм уу? Ундаа хийх гэж байгаа шинэ бүтээн байгуулагч нөхөртөө энтерпренерт мөнгө тусдын болгож өгöd байгаа юм уу? Тэ? Эсвэл нэг дампуу нөхөрт өгöd байгаа юм уу гэдгээ би мэдчихэж өгөх хэрэг гарч байгаа зү. Итгэлцэл хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр нөгөө итгэл гэдэг байгаа энийг хэлээд байгаа. Бондын угийн үндэс нь холбоо гэсэн үг байхгүй. Бидэд шууд холбоо тогтоож чадчихна гэсэн үг. Итгэлцэл дээр үүсээд. За энэний түүхээс ярих юм бол 1600 оныг бол одоо анх бонд хувьцаа энэ мэндэлсэн үе гэж бодоод байгаа. Яриад идэг. 1600. Тий. Одоогоос 400 хэдэн жилийн өмнө шүү дээ. Тэгээ энэ дээр айгүй гоё философи гарч ирж байгаа. Хувьцаа нь ягаад олон хүн нэгдэд хүч чадлаараа олон хүний хүч хөдөлмөр ороод нэг зүйлийг бүтээж чадахгүй юм бэ гэдэг философи явж байгаа байхгүй. За. Хувьцаа. Нэг хүн одоо нэг энэ төлөө зүтгэсээр байгаа нэг компани босгож болно л доо. Гэхдээ олон хүн зүтгүүл илүү даюулгүй илүү айтаахан биз дээ тий. Гэтэл тэр олонний чинь дунд нь та амьдрал дээр мэддэг болвол яг хийхгүй хүн дотор 10 хүн дотор ингээд аруулаа зүгээр сугалчаа шуугаад л одоо тим хийгээд байвал хин ч хийхгүй тий. Тэгэхээр тэрийг хариуцлагажуулаад хувьцаа аваад хувьцааныхаа авсан хувьцаагаараа саналаа өгөөд явдаг гэвэл хүн одоо жинкнээс нь илүү тууг ярихгүйгээр за би ший чинь юу мөнгө хийх үгүй юу гэдэг ингээд одоо сериусны бодож эхэлж байгааз чухалчилж одоо нэлээд чухал авч үзэж байгааз үгүй тохиолдолд бүгдээр залчаалдаг юм байна л да. Тэгэхээр тэрийг баталгаажуулж байгаа. За чи үнэхээр энэ компани төлөө сэтгэл зүрхээ тавьж байгаа бол хідээр дэнчин тавьж чадах юм байх гэсэн үг байхгүй. Миний энэ компани, миний энэ үйлс хэргийг үнэлж байгаа юм бол хідээр тэрийг үнэлж байна. Хэдийг өөрөөсөө золио гаргад дэнчин тавьж байгаа юм байл гэсэн үг. Тэгэхээр илүү их хувьцаа авсан, илүү их мөнгө оруулсан хүмүүс төдий чинээ дэнчин тавьсан учраас төдий чинээ тэр компанида дампуурчул яана би чинь илүү дэнчин тавьсан, гэр орноо тавьсан учраас илүү дампуурчул яана гэж санаа зовно биз. Тэгэхээр нөгөө илүү хувьцаа оруулсан хүмүүс илүү саналтай байдаг нь тэрийг хэлээд байгаа. Тэгээс одоогийн бодлоор зарим хүмүүсийн бодлоор нөгөө муу сайн баячууд нь том саналаа авчиад байдаг ч бас биш шүү те. Илүү их тэр хүн чинь дэнчин тавьсан байхгүй юу. Тийм учраас тэр дуу хоолой оруулж байгаа. Тэрийг хувьцааны нөгөө юу гэж байгаа. Саналын эрх мэрх гэдэг байгаа. Тэгэхээр энэ цаанаа юу гэвэл наанаа нэг саналын эрх мэрх гэж яваад хувьцаа эзэмшдэг хурлмал гэж яваад байгаа боловч цаанаа философи нь юу ялж байгаа гэхээр тухайн үйлсэд тэр нь ямар ч бизнес байж болно шүү дээ. Тухайн үйлсэд тэр хүн хэр их хичээл зүтгэл гаргаж байгаа. Тэрийг ямар хитэн төрний хувьцаа эзэмшигчээрээ баталж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр би одоо түрүүнийхээ ярианы эргээд буцаад ороход та үнэхээр хөрөнгөтөн болмоор байвал унтаж явахдаа одоо зөндөө гоё өгрөөд та унтаж явахдаа пассив орлого гэдэг л дээ. Унтаж явахдаа мөнгө олмоор байна уу маа гэдэг. Гэтэ наагаараа ингээд нэг тийм жижигэлцсэн. Яг ингээд цаад философи нь яг энэ байхгүй юу? Таныг унтаж явахдаа таны өгнөөс мөнгө хийх хүн хэн бэ? Тэр компани байхгүй юу? Тэр үйл хэрэгч нь байхгүй юу? Тэр компани захирал солигддог ч нү, солигдохгүй ч нү, тантай таньгүй ажиллаж явах энэ машины төлөө та ямар хүч хөдөлмөр оруулсан юм? Ямар одоо оролцоо хийсэн юм? Мөнгөөрөө гэдгсэн ч сэтгэл санаагаараа гэдгсэн ч өөрөө очиод ажиллаж болно шүү дээ, тий? Энэ оролцоогоо хангаачаал гэж байгаа. Энэ оролцоог хангах зүйл чинь хувьцаа. Тэгвэл одоо буцаад амьдрал дээр бууж ирэл та хүн хувьцаа авчаад за тэр хөгжүүлчих байх та гэд ингээд нөгөө ногдлашгаа нэхээ сууж байгаа хүнгээ боддоо саяны философид хэр таарж байна. Та тэрэнд ямар сэтгэл тавьсан. Та тэрийг ер нь судлан энэ тренд нь юу болж байна. Одоогийн нөгөө тренд гэдэг шиг те энэ крипто, AI ногоон сэргийгт эрчим хүч мөчгээ явж байгаа. Энэ рүү трендээ ер нь хэр бас ойлгож байгаа бэ. Тэгээ өөрийнхөө мэдж байгаа юмд оруулсан уу? Ундаа гэж бодоод оруулсан чинь тэ гуриланд авцаа хамаг мөнгө хийцэн юм шүү дээ. Гэдэгт та ер нь хэр өөрөө боловсралтай вэ? Гэдэг чи асар чухал болчихж байгаа байхгүй. Тэгээ энийг тооцохгүй болохоор нөгөө хүн
буруу газар мөнгө оруулаад эсвэл буруу хүмүүст мөнгө өгчөөд тэгээд энэ ерөөсөө аягүй эрсдэлтэй гэж үздэг. За тэгэхээр бонд хувьцаа энэ гэдэг чинь ийм бүр хөрөнгөд дараагийн таадын нөгөө дараагийн даваануудад аваад 8 дугаар ингээд төгсөө 10 дугаар ингээд төгсөө бүр дээшиг ингээд амьдрал чинь дээшилдэг шиг байх ёстой зүйл юм байна гэдгийг л одоо би нүгээр ойлгох гэдэг байгаа шүү дээ. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад цааш өргөлжлээ. Өнөөдрийн дугаарыг маань ногоон өрөөдийг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент итгэж байгаа. За MMS маань бол их гоё өрөөтэй. Яг өрөөндөө тохирсон үйл ажиллагаа явуулдаг. За эднийх нэг байшин барьсан. MMS Group-ийн бүтээн байгуулсан төсөл болох MMS Green Building нь дэлхийн хамгийн нэр хүндтэй лид ногоон барилгын гэрчлэгээний дээд ангилал болох BD дээр нэмэх нь C Platinum болцлыг хангаж за Монгол улсад анх удаа лид гэрчлэгээтэй Монгол улсад анхны эдэм лид гэрчлэгээ авчирсан ийм барилга болсон. Би эднийхд очиж уулзсан л та. Тэгэхэд бол үнэхээр гоё байшин байсан. Тэгээд өртгөнч өндөр байсан. Тэгээд эдний өрөө чинь ногоон ирээдүйг хөгжүүлнэ шүү дээ, тийм. Ерөөсөө ингээд энэ байшин барьснараа энэ компани ашиг олох гэж зориог байхгүй. Энэ компани түүчилэх гэж зорьсон. Монгол хүмүүсийг ингэж бид ногоон байшин барьчлаа. Та бүхэн ч гэсэн ингэж бариараа бүгдээрээ нийлээд энэ их дэлхийгээ хайрлаа. Буцаад ногоон болгоё. Буцаад энэ сэргээ язооны давхрыг нөхөе гэдэг ийм уриалга одоо гарах гэж энэ байшинг барьсан байхгүй. Тэр менежер ч хэлж илээ. Бид энэ дээр үнэхээр мөнгө зарсан. Бид нэр энийг өөр юм руу оруулаад одоо өөр юу ч гэдэг хотхон бариад зараад бид нэр ашиг олж болох байсан. Гэхдээ бидний ураа юм ээ. Бид ингэж Монгол улстай ингэж анхдагч нь болохыг хүссэн юм а гэж. Лид хийж ин тэ бүр. Тийм. Тийм түүчэлж ин тэ. Одоо лид гэдэг чи юу гэдэг. Тийм түүчэлж ин тэ. Бүр тэр бүхэн сонсоод би бүр үнэхээр ингэ бахархмаар ингэж санагдаж байгаа байна. Тэгээд за байшин руу норж үзлээ. Ямар ч гоё юм чинь. Бүх юм сэргийгдэх юм учаар. За нарны автангуудаар ирчим хүчээ хангаж байна. Байгалийн ус ашиглаж байна. За тэр хог хаягдлын менежмент гэж ярих юм байхгүй. Эднийх байшингаа барьж хахад хог хаягдл гээд хэдэн хувь гарсан гэдэл хэдэн ямар ч гэсэн бүр маш бага гарсан. Ийм тооцоо гарсан юм бэл. Тэгээ одоо ч гэсэн хог хаягдлаа ингэж ялгаж хайдаг. Бүр ерөөсө ирээдүй ямар авах хэвээр дэлхийгээ хайрлаж байгаа юм ямар авах хэвээр эднийх одоо санагдаад байгаа байхгүй. Гэхдээ одоо өнөөдрийн хоёлынгийн ярьж байгаа сэдвтэй адилхан. Яг уу бонд хувьцаа гэж онцолж байгаа боловч хөрөнгө яг энэ байхгүй тий. Хөрөнгийн алдагдал гэдэг юм хүмүүс мартаад байдаг. Тэр саяны гарч байгаа хогчин хүртэл бидэнд эргээ зардал байхгүй тий. Тэрийг ингээ барьж чадах энэ хөрөнгийн удирдлага хөрөнгөө гамнаач гэдэг нь үчлээ шүү дээ. Өөрөө гамж чадахгүй бол бусад гамж байгаа хүмүүст хувьцаа олгоо оруулж чадчих гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэр сэдвээр яадаг байгаа тий. За тэгээд тий ерөөсө доторх нь 22 дугаар зууны гэж дүгнээд байгаа. Гэхдээ би энэ бол 21 дугаар зууны байшин шүү дээ. Манад байхгүй болохоор би зочирдаад байгаа байхгүй юу тэнд очиад. Ерөөсө гэрлийн унтраалгач байхгүй. Энэ дээр нэр инглээд би бас үзсэн. Гэхдээ яг энэ барилгыг үзээгүй ч гэсэн нөгөө юм 100% өөрөө би даасан гэдэг утгаар нь үзчихсэн юм. За. Тэгэхэд бол үнэхээр бүр ингээд өөр сэтгэмж юм байлээ шүү. Очиж үзчихэж л мэдрэх юм байлээ. Нөгөө өөрөө үзээгүй юм хүн яаж ч уншаад ойлгодгүй гэдэг шиг нэг үзэгэл нүдээр үзэгэл хэрэгтэй юм. Яг тийм. За нүдэрээ үзэхийг бол манай MMS-ийг уриалаад байгаа. За байшин нь болохоор нисхийн тойргоос урагшаа 200 м. Одоо чи нисхийн тойрог болоод тойргоо болоод нисхийн 4 зам болцсон. Уулзруулсан байлээ. Тийм. За урагшаа 200 м-т явж хахад яг зүүн гар талд чинь бүр би ногоон байшин байна гэдээ маш гоё байшин таныг хүлээж байгаа. За тийшээ шууд очиад үзчих болно. За эсвэл урдчил цаг авахаар бол 7711 19 гэдэг дугаарыг хатсаар холбогдоод очиж үзэх юм боломжтой. За ингээд их дэлхийгээ хайрлаж байгаа MMS компанид баярлалаа. За баярлалаа. За хүргэлжлээ. За цаашаа явъя те. Ер нь бол одоо энэ дээр хэдүүлээ ингээд нэг томьёолч хувьцаа бонд гэж ярихаасаа илүүтэйгээр би бол ингээд монголчлтмаар байгаа байхгүй юу? Бондыг итгэл гэд нэрлэлчээ. Чи тэр итгэж хүн чинь зээл олгоно шүү дээ. Итгэхгүй хүн дээр хин бүр 104-өөс нь ч зээлэхгүй үстэй тийм шүү дээ. Итгэчих юм бол ерөөсөө зарим хүмүүс ч нөгөө бас халуураад байр орон сууцаад авжгаад мөнгө оруулцдаг тал биш шүү тийм зээл аваад. Тэгэхээр энэ бол итгэл байхгүй. Итгэл. Харин хувьцааг бол чанс одоо боломж байхгүй. Боломж. Чи гинт азар атайхан айплын хувьцаа одоо судалж чадаагүй байж захтаа ч хүртэл итгэж аваад тэр чинь айсар том боломжийг чамд нээж өгсөн байж болно. Нөгөө талдаа боломж гэдэг чинь дандаа сайн сайхан зүйл шүү дээ. Бүр дампуурах боломжийг ч олгож болдог. Энэ зүйлийг хувьцаа гिचья гэдэг. Бараг ингэчүүл хүмүүс за боломжоо ихсгий. Хувьцаагаа ихсгийг үл те боломжоо хэдүүлээ ихсгий. Ганц нэг хүнд итгээд үзье. Гэт бонд авдаг болчихвол ер нь ойлгоцоо ингээд бараг томьёолчвол
одоо хувьцаа бондыг сурталчилж байхын оронд баг илүүч юм шиг гэж бодогдоод байгаа. Тэгээ наач юм ингээд яг олон нийтэд түгчих юм бол гоё л там байл. Тэгэхээр одоо түрүүч гараа да мөнгө гэдгийг хинж ойлгож байгаа. Хадгалж хөрөмтлөхийг хинж ойлгоод байгаа. Тэгээд итгэгчий гэж хинж ойлгоод байгаа. Ах дүүгийнхаа айтайхан компанид итгэгчээ зээл олгох чи те. Дараагийн болохоор ер нь ирээдүйд боломжоо нээч гэдэг ийм дөрвөн шатанд баг ингээд дөрвөөр орлуулчвал баг зүгээр ч юм шиг. За энэ утгаараа саяны дөрвөн үе дээр би нэг тайлбарлаад гин. Нөгөө урт богино гэд хүнд чинь хугацаа байгаа тийм ээ. За өнөөдөр юм уу маргааш бол богино хугацаа. За жилийн дараах бол дунд хугацаа. За ер нь ирээдүйдээ ер нь би чинь насанд нөгөө тэтгэвртээ сухтаа ч юм уу эсвэл өргөгдтэй гэж бодоод ч юм уу те. Гэх юм бол урт хугацаа гэдэг төсөөлөл л да. Тэгэхээр энэ дээр хүмүүсийн нэг алдаа гаргаад байдаг нийтлэг ажиглагддаг зүйл юу вэ гэвэл хувьцаа сайн гингүүт бөөнөр хувьцаа руу мөнгө их гэж оролддог. Одоо байгаа амжиргаагаа таслаад байр орон сууцаа барьцаан тавьж эрсдэлд оруулангуудаа 94 амар их мөнгө хийчихнэ. Тийм тохиолдол зөндөө байгаа. Энэ өөрөө кейс ярьж байгаа учраас. За тэгэхэд нөгөө ирээдүйн боломжтой. Чи дампуурч боломжтой, гинт мандан бадрах боломжтой гэсэн айгүй өндөр зурвсын боломжууд байхгүй. Цаглагч нь хоёул орчуулсан байгаа тийм. Энэ боломж чинь дампуурах боломж нөгөө талдаа байгаа учраас одоогийн өнөөдрийнхээ идэж уугч байгаа өнөөдрийнхээ энэ өнөөдрийг алгуулчих байгаа байхгүй. Ирээдүйн төлөө өнөөдрийг устгах гэж байгаа. Өнөөдргүү чинь маргааш гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ логикоо харьцаагаа бариачаал гэж байгаа. Дунд хугацаанд хэсэг мөнгийг нөөцөл тийм ээ. Одоо хоёлоо жишээлбэл аялалд явж байлаа гэж бодъё л да. 10 хоног дотор хүн идэх хоолоо ингээд нөөцлөн шүү дээ. Өнөөдөр идэх хоол нь, маргааш идэх хоол нь, ирээдүйд идэх хоол нь. Гэхдээ ирээдүйд яаж ч магадгүй учраас жоохон ахиух нэг нөөцлөе. Яг тэр хоол чинь муудчих магадгүй эсвэл яаж ч магадгүй те. Арай ахиухан. За өнөөдөр ямар хоол идэх нь тодорхой учраас 1-5 хоол багтал болоо. Өнөөдөр нэг 15 хоолыг нөөцлөд байх шаардлагагүй байхгүй те. Тэгэхээр нөгөө түрүүчийн нэвтрүүлгээр хоёул ярьсан портфолио гэдэг одоо яг утгаараа энд үсэж байгаа. Бидээс өнөөдөр хамгийн нэн хэрэгцээтэй байгаа жижиг мөнгөн сангаа буюу мөнгөө тодорхой юм. Айгүй тодорхой шүү дээ. Өнөөдөр чинь өнөөдөр л юм чинь арай тодорхой байхгүй. Нэг өнөөдөр бууз идэх гэсэн бол яг нэг хил буузныхаа төсвийг аваад үлдлээ боллоо. Үлдснийг нь харин дараа сар тийм үү наадмаар яах вэ хэдүүлээ чинь зугаалах гэж байгаа юу. Гэт наадмаар гинт гадаад аялах гэж байгаа юм шиг юм савлсан юм гарахгүй шүү дээ. Жохон тойм гарна те. Тодорхойгүйсэн тоймтой. За тэрийг нөгөө бондондоо хийлээ. Ирээдүйд харин 2 3 5 жилийн дараа төр засаг юу болооч вүлээ. Ер нь нэг юм юу дотоодын болон гадаадын жоохон хувьцаа авчи. Гэхдээ хүн одоо эндээс юу сурах вэ гэхээр өнөөдөр шал тодорхой учраас нэг буузуу цовнуудаар багахан бодно. Дараа нь дундийнх дээр жоохон толгой ахиух ажиллана. Хувьцаан дээр бол нэлийн нухацтай ажиллах хэрэгтэй болж байгаа. Судалгаа хийн тийм. Судалгаа хийн. Одоо 5 6 жил 10 жилийн дараа юу болох гэж байгааг чи одоо суулаа суулж байгаа юм шиг мөнгө боломжоо алдаж болохгүй шүү дээ тийм. Тэгэхээр энэ судалгааг хийхэд хүн болго ингэж чадах уу гэдэг асуулт гарч байгаа байхгүй. Тийм. За энэ нь болохоор ганцхан бидэнд гарцсан асуудал биш юм байна. Нөгөө олон 100 400 жил хөгжсөн энэ зүйлийг улс орнууд за энэ нь хамгийн тохиромжтой маань тэр нь хамгийн тохиромжтой юм гэсэргээд одоо нөгөө энэ бонд хувьцаа гаргадаг байгаа компаниуд дунд нь орж ирдэг болсон. Одоо Underwriter компани буюу нөгөө өмнөөс нь за энийг батлан даяа ингээ тэгээ санхүүгийн зохицуулахаараа зохицуулаад тэ энэ ингийн байна. Хөрөнгөний бирж дээр нь за энэ яг жинкнээсээ мөн байна А гэж компани хувьцаа мөн байна гэдгийг ингээд баталгаажуулаад гэдэг ийм институцууд бий болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ институцууд чинь биднээс одоо нөгөө биднээс муухай мангар гэж байгаа юм биш шүү. Нэг хүний толгой ажиллах яг тэр салбарт нь олон хүний толгой ажиллаад аль бие осоор одоо тэр лицензээ аваад тусгай зөвшөөрөлтөөр үйлчлэг явуулж байгаа хүмүүс одоо итгэхээс бараагүй зү. Билээ итгэдэг жишээлбэл. Тэгээ яг энэ дээр одоо ч манай жишээ аваад хэлэхэд голомт капитал жишээлбэл ийм байлаа гэж бодъё л да. Тэгвэл одоо жишээлбэл голомт капитал өнөөдөр нөгөө юунд орж байгаа манай сая эхлэлт дурдгдсан те. ММС компанитайгаа хамт манай тэгээд тэр жишээн дээр дурдахад голомт капитал бит хоёр хичнээн өрсөлдөд тэр хүмүүс хичнээн толгой ажиллаж байгаа байлээ. Хитэн цагаар ажиллаж байгаа байлээ. Би хувь хүн хитэн цаг ажиллаж чадах билээ. Гэдгээрээ зарим нэг мэрэгжлийн байгууллагт хүмүүс одоо би бол зөвлөх нь мэрэгжлийн байгууллагт юу энэ ажлыг хийлгээ хандах хэрэгтэй. Тэгээд тэр мэрэгжлийн байгууллагууд ямар хувьцаа яаж байгаа трендүүдийг чинь нэлээд мэрэгжлийн төвшөнд хийчихсэн байгаа. Гэхдээ тэр нь зүтг гэж байгаа юм биш. Тэндээс ядаж тайлан мөнгө аваад яах вэ гэж жагаад тэр боломжуудаа оролдож үзээрэй гэх гээд байгаа. Тэгээ. За хоёлаа голомтыг ярьсан дээр голомтоо ярьчих. За тэгээ.
За хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээнэ гэдээ бас гоё ураатай. Энд чи яг одоо бид нарыг уриалж байгаа. Одоо энэ чинь шин соёл байна. Уг хуучин соёлтой манад л шин байгаа даа тийм. Биднийг одоо энэ хуучин соёлд шинээр ингэж суралцаач. Энэ ингэж одоо амьдралдаа хэрэгжүүлээч гэж уриалж байгаа юм компани байгаа. За Монголын хөрөнгөний зах зээлд тэргүүлэгч голомт капитал үн цасны компани Underwriter Broker хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг 2011 оноос эхэлж үзүүлж эхэлсэн юм байна. За тэгэхээр өдгөө 14 жил болж байгаа гэж. Гэдэг чинь ер нь бол туршлагатай, өргөн туршлагатай гэсэн үг шүү дээ тийм. За энэ үед энэ дундуур бас хичнээн компани байгуулагдаад Тампурсын одоо үйл ажиллагаа зохиссон мэдэхгүй. Энд чинь 14 жил үйл ажиллагаа явуулаад өдий зэрэг ийм өндөр амжилттай явж байгаа гэдэг чинь ерөөсөө анханасаа туршлага хөрвүүлээд тэрийг одоо үйл хэрэгэ болоод хэрэгжүүлээд явсан юм компани гэж ойлгож болно. Чиний дөрөвчин кейс төр яг энэ хөрөнгөний зах зээлийг аягүй сонирхсан хүүхэд залуу гоё ирч хүч очоод нөгөө нэг буцаагддаг чинь 15 жилийн өмнө юм байна да. Яг голомт капиталын гарахын 1 жилийн өмнө. Байсан бол чи голомт капитал дээр очих хэрэгтэй байсан. Яг тех байсан тийм. За энэ компани нь брокерийн үйлчилгээний хүрээнд 2024 онд нийт 3.9 их найт төгрөгийн арилжааг дотоодын болон олон улсын хөрөнгөний зах зээл дээр хийсэн ийм амжилттай. 3.9 их найт гэдэг чинь юу гэсэн ч үг юм тийм. Хэдэн ч тийг юм гэдэггүй би тоолж чадхаа болчлаа. За харин Underwriter-ийн үйлчилгээний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүжилтийг хөрөнгөний зах зээлээс татж өгдөг бол за нөгөө талд харилцагчдад өндөр өгөөж хүртэх боломжийг олгодог. За 2024 онд Монголын топ 40 орчим компанид 1.4 их найт төгрөгийн бондын санхүүжилтийг татж өгсөн бол за 294 тэрбум төгрөгийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг харилцагчдад олгосон байна. За ингэж тооцох юм бол шүү дээ 2024 онд биржийн бус зах зээлийн бондын хүн дунджаар 19% байсан бол за төгрөгийн энэ 19% байсан энэ нь төгрөгийн хадгаламжийн хүнээс 6-7%-аар илүү байгаа юм. За ер нь бол ингээд шинэ юм маань ямар илүү өгөөчтэй байна гэдгийг эндээс харж болж байна тийм. За ингээд голомт капитал үн цасны компанийн хувьд хөрөнгө оруулагчдад 3 төрлийн хугацаатаагаар хөрөнгө оруулах боломжийг санал болгож байгаа. За жилийн 17-оос 20% хүүтэй 12-оос 24 сарын хугацаатай улирал болон хагас жил тутамд хүүгээ тооцоолох барьцаа баталгаа бүхий үндсэн хугацаат бонд. За харилцагч хүссэн үедээ бондоо бэлэн мөнгө олох боломжтой 1 хоног бонд эзэмшсэн ч тухайн өдрийн хүүгээ тооцоолдог банкны зээлийн шугамар баталгаажсан хугацаагүй бонд гэж бас байгаа. За гурав дахь нь харилцагч өөрийн болон байгууллагын мөнгөн хөрөнгийг зарцуулах шаардлага гарах хүртэл буюу 1-ээс 11 сарын хүссэн хугацаагаа сонгоод хөрөнгө оруулж 12-оос 17% өндөр өгөөж хүртэх боломжтой. За голомт капитал компаниг давхар баталгаатай богино хугацаат бондыг санал болгож байгаа юм байна. Ингээд 3 төрлийн үйлчлэгийг санал болгож байгаа юм. Тэр нь бол таны ярьсныг л энд хэрэгжүүлж байгаа шүү дээ, тийм. Үгүй ээ, гоё юмнууд бүгд байна шүү дээ, тийм. Би зөв ийм байдаг яриадээс чинь бэлэн байна шүү дээ, тийм. За юу яах юм бэ? Та голомт капиталтай холбогдохыг хүсвэл 7012 15 30 дугаарын утсаар холбогдоод ингээд тийм үйлчлэгээнүүдийг сонирхож болох нь байна. Тэгээд үйлчлэгээ авч болох нь байна, тийм ээ. За өнөөдрийн дугаартай маань ч гоё таарлаа, тийм. Тэглээ харин тийм. Өмнө нь бас ингээд голомт капиталынхаа талаар ярьж байхдаа нэг зарим юм яасгүй энэ нэвтрүүлгээр бол янз нийцэж тийм. За энэ дээр түрүүн би сонслоо сайн нөгөө хугацаагүй бонд гэж байна шүү дээ, тийм. Би бол одоо байхгүй гэдэг нөгөө сөрөг талаас нь сөрөгч явахдаа түүхэн талаасаа яг ярих гэжсэн юм. Тэр нь юу вэ гэхэлэр ингэдэм юм байл да нөгөө энэ ч нөгөө нэг бондууд ч хэд хэдэн төрөл бий. Засгийн газрын бонд гэж байгаа, компани бонд гэж байгаа, юу гэж байгаа. Бүр нөгөө жанк бонд ч гэж байгаа. Одоо нэг хогнов шиг те баг тийм ч юм байгаа. Худлаа нь зөндөө байдаг штэ. Тэ. Тэр бол өндөр эрсдэлтэй таны мөнгийг маргааш 2 дахин өсгөж өгнө гэдэг бондод байж болох байхгүй юу? Одоо бид нөө дэлхийн нийтийн юм ярьж байгаа учраас тийм бос байж болно гэж байгаа. Зөв буруугийн тухай ярих гаггүй. Тэгээ ийм төрлүүд байдаг байна. Тэгвэл энэ дотроос тэр нэг хугацаагүй бондыг болох байж байгаа. Миний уран цангаа чамайг надад шаршар гэсэн чинь. Би ингэж алчих уу ба. Онгож гинөө. Онгож. Яг онгож авах гэсэн чинь бүтлгүүт чи та нэг онгороод өгөөс гэж хэлэх юм аа. Онгожчлаа. Юу болов. Чанан харам гэдэг. Яа би бүртэн имэйл дээр шат нүдий шонаад байсан. Зөвхөн гоё юм тийм. Тийм ээ. Заван. Онгож өгөхгүй энэ төрөд яваасаа. Чанан харам. Энэ жимсээ энэ нэгсэн чинь 150 төгрөг юу гэнэ? 150 төгрөг таны авсан мөнгнөөс 150 төгрөг чанан хармаг энэ жимсний хамгаалах, натгшуулах зориулна гэж байна. За чанан хармаг жимсээ чинь би тарьж явлаа гэж ярих нь шүү. Тийм ээ. Баялаа. За цааш явах уу? За тийм. За.
За юун дээр зогслоо? Хугацаагүй бонд гэж. Тийм, хугацаагүй бонд. Энийг яагаад ерөнхийдөө болсон бэ гэхлээр энэ нөгөө засгийн газрын бондууд тухайн үед нөгөө төрийн одоо санхүүжилтийг хангахын тулд гаргаад ард олноосоо татаад тийм эсвэл ихвчлийн дайнд зориулдаг лсэн л да. Одоо биднээс ийм дайныг санхүүжүүлэхин тулд улс орны хамгаалахын тулд та бүхэн нэмэр болооч ээ. Гэхдээ нэмэр боллоо гэд бид зүгээр ингээд тус шиг авч аваад алга болчихгүй. Эргээд хүүтэй хугацаатай ингээд зээлж байгаа шүү таны мөнгийг гэж ингэж үгдэг. Нөгөө талдаа ямар өгүүлбэр явж байгаа гэвэл манай улс сончих юм бол манай улсын мөнгөнд тэмдэгт байхгүй болох учраас та ер нь өгжиж наатаа хамгаалаарай л гэсэн ийм юм зүйл байхгүй юу? Дайны үед бол ялангуяа. Тэгээд зээлсэн. Тэгээд зээлчээ тухайн үед хугацааг баргачдаг бас үе тохиолдол байгаа. Тэгэнгүүт тухайн үед мөнгөтэй байсан нөхдүүд ингээд насаараа нөгөө бүтээн байгуулалтаасаа шимэгчлээд байгаа юм шиг болцсон байдаг байсан байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө хугацаагүй байхаа болио. Би ч бас нэг мөнгөтэй болвол ингээд зээлээ дуусгachмаар байна шүү дээ хаагаад тий. Тэгэхээр зээлээ дуусгамаар байна гэд тэгээ хугацаагүй ерөнхийдөө улсууд болсон юм билээ. Гэтэл нөгөө энэ хугацаагүй бонд чинь цагаад болох юм бол та хэрэг чадaltaй байх юм бол нөгөө компаниас байнгын хүүгийн орлого олох нь шүү дээ. За энэ бол санхүүчний жоохон тийм ашигч ажиллагаа хэлж үгүй тий. Тийм хугацаагүй бондыг үнэхээр байгаад үнэхээр очиж судалж байгаа айтайхан тариг дор авчихад та насан туршдаа 10 жилийн дараа хаагдана гэхгүйгээр насан туршдаа гоё хүү идээд явах нь шүү дээ. Батах энэ ийм биш үү? Манай хугацаагүй бонд ч юм биш үү те? Харилцагч хүссэн үедээ бондо бэлэн мөнгө болгох боломжтой. За нэг хоног бонд эзэмшсэн ч тухайн өдрийн хүүгээ тооцоолдог. Банкны зээлийн шугамар баталгаажсан гэд энийгээ хугацаагүй бонд гэж нэрлэсэн. За. Гэхдээ саяны түүх бол сонирхолтой байна. Тийм сонирхолтой. Дээр нь саяных бол юу юм байга да. Нөгөө хүү арай бага л байгаа ах. Тийм баг. Гэхдээ хүү бага байна, их байна. Эсвэл хүүгөө тохируулдаг гэдэг ингээд бүтээгдэхүүн олшрох тусам бидэнд хэрэгтэй одоо үйлчлэгч бидэнд хэрэгтэй үстэй. Нэг байгууллагад оронгууд нэг түүцэнд орсон чинь дан ундаа өрцөн өөр юм зардггүй түүцээ үл одоо хэцүү яа тий. Тэгээ энэ ч бас гоё юм байна. Би жишээлбэл 24 сарын хугацаатай гэдэг бонд авчил та. Тэр хугацаанд би хүү авч чадахгүй байгаа байхгүй. Надаа мөнгөний хэрэг гинт гарчдаг. Би яах вэ гэд бүр ингээд сандралд ороод би энийг авъя гэхэд болохгүй 24 сарын дараа гэдэг. Тэгвэл энэ хугацаагүй дээр нь очиод бүртгүүлсэн байхад би хүссэн үед авчих юм шүү дээ хүүтэй. Тий. Хадгаламжаас өндөр буудсан шүү дээ тий. Тэгээд ер нь хүүгийн бондын хүү бага байдаг нь энэ баталгаатай компаниуд болоо засгийн газрын бондын хүү ер нь бага байдаг тий. Энэ дээр нөгөө түрүү ихтгэл гэж ярьсан шүү дээ. За жишээлбэл энэ дээр одоо хэдэн оны жишээ байна биологиас уншаадах юм. Одоо ингэж байгаа. Канадын засгийн газрын бонд нь асар бага хүүтэй. 1.1 хэд байлуу да. Жилийн үү? Жилийн. За. Гэтэл өөр аль улс байла би нөгөө яг энэ юугаа аваа те. Securities. За нэг өөр улс байгаа. За. Тэр нь болохоор 14.1% хүүтэй байгаа байхгүй юу? Бүр тэнгэр газар юм биш үү? 10 дахин. 1.4 нөгөөт нь 14. Энэ юг харуулж байгаа гэвэл нөгөө за одоо энэ дэр биднээсийн бас ихэнх хүмүүсийн нөгөө ой тонд орохооргүй ойлгомж ухтхан орж ирнэ шүү. Зарим хүмүүс хитрхийх мөнгөтэй. За хитрхийх мөнгөтэй хүмүүс яах вэ гэхээр мөнгө хамгаалах нь чухал болохоос өсөх нэг за өсөх нь чухал л да. Гэтэ хамгаалах нь илүү чухал гэдэг юм байна л да. Тэгэхээр юу яахсан вэ гэвэл аль болох тогтвортой, дампуурчихгүй, алга болчихгүй улс руу улсын засгийн газрын бондыг авч мөнгөө сэвэлж байгаа. Зөв. Тэгэхээр тэр чинь нөгөө энэ улсад би итгээд миний өмчийг та түр хадгалжээ. Тэр хадгаллынхаа хөлсөнд 1.4-ийг авъя л гэсэн үг байхгүй юу? Нөгөөт нь болохоор мөнгөө өсгөх гээд эрсдлээ үрээд бэд тавиад 14% өгөөжтэй эрсдэлтэй улсын хүүг авъя гэж байгаа. Тийм байна. За энд болохоор энэ Монгол улсад урдчил да бас мэдлэгт юу ойлгоход амар гэдэг. Монгол улс эрсдэлтэй ангилд багтах тусам манай гаргаж байгаа засгийн газрын бонд одоо нөгөө Чингис бонд чинь төдий чинээ өндөр хүүтэй болоод байгаа байхгүй юу? Биднээс төдий чинээ өрөнд ороод байна гэсэн үг. Зэлийн хүүгийн өрөнд ороод байна гэсэн үг. Тэгэхээр зэлийн дамтанд орж ин гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр манайх өөрсдөө итгэлтэй зарим нэг одоо хөрөнгө оруулалтуудаа ингээд хууль эрх зүйн орчны тогтвортой орж ирээд нэг том төслүүд чинь нэг 10-аас 20 жил үргэлжлэн гэж байгаа бол 20 жил үргэлжлэх тэр итгэлийг олгох хэрэгтэй байхгүй. Итгэл юун дээр байгаа? Нөгөө хууль эрх зүйн орчин, улс төрийн орчин байхгүй. Гаднаас харах юм бол одоо Бат Эрдэнэд итгэхгүй, хувь энх хотод итгэхгүй шүү дээ. Тухайн улсын засгийн газарт итгэнэ. Тэгэхээр тэр засгийн газар тогтвортой байх нь асар чухал гэдэг энэ хэлээд байгаа. Тэгэхээр энэ итгэлцэл чинь нөгөө бондын хүүг тодорхойлоод байгаа шүү.
Тэгээ бид түрүү орчуулсан шүү дээ. Бонд бол итгэл, хувьцаа бол боломж юм гэдэг тийм. За боломж бол одоо өстой яд юм те. Зөв энэ илүү гарсан мөнгөг эмиг яштгүй гэдэг нэг рулетэн дээр тавьж байгаа юм шиг байж болох байхгүй жишээлбэл бүр нөгөө талдаа. Тэгвэл яг тэрнтэй адилхан хувьцааг бол биднээс арайч өрлөөдөнтэй тавьж байгаа юм шиг байж болохгүй учраас яга хувьцаа вэ гэвэл энэ компани маань Монголд хэр тий. Одоо нэг бакалныг Орос бакалны компани байгууллаа гэх юм бол ер нь багийн хүн тренд нь эвгүй санагдныз яах ч юм. Тэгээ биднээс яах ч байгаа тэргээр гэдэг тий. Тэгэхээр яг энэ компанийнхаа юмаа сайн судлаарай. Тухайн компаниг хувьцааг авахчлаа бол сайн судал. Тэгээ тэр нь үнэхээр трендэд дагж гинөө. Тэр нь компани засаглан сайн байна уу гэдгийг судлана. Тэгээ энийг би бол шипи өгөхөд нэг юм компаниуд чинь илүү хийж чадж байгаа шүү. Та ганцаараа пост уншаад ер нь жоохон бицэл гэдэг байгаа тий. Тэгээ мэрэгжлийн газарт нь хандах хэрэгтэй. Мэрэгжлийн газарт нь яг зөв. Бараа авахтаа албан ёсны газраас ав гэдэг шиг энэ үйлчлэгийг авахтаа эн чинь бүр ялангуяа таны мөнгө яригдчих, ирээдүйд чи яригдчих тий. Ийм үйлчлэгийг авч байгаа бол яг мэрэгжлийн яг энэ талыг дагнсан тэр хүмүүс ч юм бол энэ талыг дагнсан маш туршлагатай өдөр болго энийг хийж байгаа тань зөвлөгөө өгөх таны 10 хоног судалсны чинь судлаа за би нэг газараа өгөөд энэ яг найдвартай мэрэж бодсноос ч юм хамаагүй илүү ийм мэдлэг мэдээлэлтэй байж байгаа хүмүүсээ. Тийм учраас заавал эднэрлөө хандах ёстой юм шүү гэдгийг хэлэх гээд байгаа тий. Энэ дээр бас дахиад нэг хоёлаа нэг одоо бүр нөгөө санхүүгийн зөвлөгөө гэдэг шиг болох үе дээ. Нөгөө өмнөх ярьсан нөгөө Red Bull-ийн дугаар дээр Red Bull-ыг яа дэлхийд юм цэнхэр Red Bull болгоод нөгөө шарыг цэнхэр болгосон бай гэдэг дээр яг энэ түүх явж байгаа. Тэр нөхөр анх Red Bull-ыг ууж үзсэн даруйдаа нөх хөрөнгө оолт хайдаг. Хөрөнгө оолтын менежер хүн байсан байхгүй юу. Тэгээд Red Bull-ыг ууж үзээд яагаа ууж үзсэн гэсэн чинь нөгөө jet lag-д орцсон. Европоос Аз руу нисэж ирээд цагийн зүрхэнд орцсон. Хурлан болох гэдэг нойр байдаг. Гарангуудаа сэргээх юм юу байна гэсэн чинь тэр шар Red Bull-ыг өгсөн байгаа. Тэнгүүт нь аптекаас аваад уугаад үнэхээр сайн байсан. Тэгээ өөрөө гин тэрийг харж байгаа бодож байсан юм л да. Хүн хувьцаа аав гэвэл энэний хувьцааг л авах хэрэгтэй юм байна гэж. Бүр үр дүнгийн үтцсэн. Буюу тэр хүн судлаад алтгүй эн чинь алт байна гэдгээ өөрөө мэдсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ бүтээгдэхүүн алт байлаа гэхэд тэр компани маань өөрөө засаглалын хувьд хэр ёс зүйтэй хүмүүст байгаа. Тэ. Тэгэхээр тэрийг нь төрүүлж яасан бэ гэхээр эхлээд бондыг аваад татсан байгаа байхгүй. За. Тэ. Бондыг аваад бага мөнгөөр энэ бондыг авсан чинь нөгөө хүн яг цагтаа хүүгээ төлж гин үү? Эрсдэлд орж гин үү? Бонд чинь нэрлсэн үнэ нь 10,000 гэж байгаа боловч яг зарагдахдаа 9,000-аар загдаад эхэлж байгаа бол тэр хүмүүс итгэл алдаад эхэлчихин гэсэн үг байхгүй. Тэгэхээр би 10,000-аар нэрлсэн үедээ авсан бонд зах зээл дээр өсөдөж болно. Тэгэх юм бол итгэл нь өсөдөн гэсэн үг. Тэгэхээр хэр итгэлтэй тэр компанийг ажилуулж байгаа хүмүүс хэр итгэлтэйг нь бондыг авч үзээ шалгацсан гэж байгаа байхгүй. Тэгээд ажгүй байхаар нь шууд тэр 51% би авнаа гэд бүр тим итгэлтэйгээр хамаг дэнчин гэж тавьж орсон байгаа байхгүй. Тэгжиж үнэлийн цэнхрэд бол үссэн гэд түүх байгаа те. Яг тэгэхээр энэ түрүүн би нэг шатлалтай яриад байгаа тэрийг хэлээд байгаа. Бүх мөнгөө өнөөдрийн хоолны мөнгийг хүртэл шавхаад амьдарч байгаа орон сууцаа бариад хувьцаар ор гэж хэлээгүй те. Гэхдээ эн чинь мөнгө, хадгаламж, бонд, хувьцаа гэдэг ийм шат дараал руу портфолио буюу тэр сагсаа үүсгэчихээ. Өнөөдөр та амьдрахын тулд хоол идчихэл таараа. Маргааш явахын тулд машин чи хэрэгцээ л байж таараа ажил руу явахын тулд. Харин нөгөөдөр бүр илүү азаргалтай байхын тулд хувьцаа бас хэрэгтэй шүү л гэдгийг хэлэх гээд байгаа. Энэ дөрвөлнгийн маш нухацтай бодож байгаа портфолиогоо бүх хүн ичих юм бол одоо идеал үүсэх гээд байна л да. Монгол улсад яа тийм болчвол үгүй юм сайхан байна тий. Тэгээд энэ чинь ийм компаниуд чи юу яадаг те? Зөвшөөрөл авдаг. Санхүүгийн зохицуулахаар авч байна. Тэгэлгүй авах тий. Тэндээс бол маш олон шалгалттай орж байгаа. Ямар найдвартай байна уу, үгүй байна уу, санхүүгийн ямар чадвартай байна тэрэг бүгдийг харж байгаа зөвшөөрөл олгож байгаа. Тэр бондууд, хувьцаанууд дээр бас тэр газараас зөвшөөрөл олгодог тий. За энэ газар бол ийм найдвартай газар юм байна. Ийм үйл ажиллагааг таны өгсөн мөнгөөр хийх гэж байгаа юм байна. Та чи ийм хувьцаагаа мөнгөө хувьцаанд хөрөнгө оруулах гэж байгаа юм байна гэдгийг зөвшөөрөл олгож гаргадаг тий. Тэрийг нь нөгөө компани судлаад энэ хүний бизнес төсөл нь үнэхээр юм сайн байна. Ирээдүйд ер нь бас шаггүй мөнгө олцохоор юм байна гэдэг итгэлээр гаргаж байгаа шүү дээ. Энэ хүмүүс ч бас нэрээ бодно. 14 жилийн туршид гаргасан бүх бонд нь эсвэл бүх хувьцаа нь унаад байдаг бол энэ компанид ч хүн нэгдүгürt итгэхгүй. Тэгэхээр энэ хүмүүс аль болох хүсэл тавьсан болгоны хүмүүсийн бондыг гаргаж өгөөдэй гэж бодохгүй байгаа. Үнэхээр сайн өөрийнх нь нэрийг бодно, нэр төрөө бодно. Дээр нэр төрөө бодох дахиад нэг шалтгаан нь голомт чинь банк байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс нэг хэдэг хүмүүс нийлчээд юм уншчаад хийгээд байгаа биш. Манай хоёроосоо дээр нь юу гэвэл Ардаа банктай гэдэг шиг нөгөө Ардаа ахтай шүү гэдэг шиг байгаа учраас
биний зүгээр хувь хүн алинд нь хэнийг дагах вэ гэвэл би жишээл банк дагсан юмгаа арай ихтгэлтэй үзнэ. Дээр нь мэдээллийн асар том бааз байгаа. Тренд хөдөлгөж байгаа. Туршлага гэдэг ч та. Туршлага нь хайж байгаа гэдэг. Тэгээ нэг л туршлага ярьсных одоо нэг философи ярьж байгааг нөгөө айхтар гаруудын нэг ишлүүдийг авъя л да тий. Тэгээд тэр чин философи баг үнэртэй шүү. Ухаалаг хөрөнгө оруулагч үргэлж өөрийн айцыг хяндаг. За айц гэдэг сэтгэл хөдлөлийг хяндаг гэж. Нэг талдаа асар айдаг. Оруулах ёстой үед нь орж харж чаддгүй. Эсвэл оруулахгүй үед нь асар ихээр оруулдаг. Гэсэн мэт ийм сэтгэл хөдлөлийг маш сайн хянаал гэж байгаа. Нөгөө Warren Buffett-гүй болохоор гэж байгаа. Бусад хүн за энийг бол алдартай. Бусад хүн айж байхад чи зөрөгтэй бай. Харин бусад хүн бүгд шуналтаа дараад эхлэх юм бол түр бодол хийл гэж байгаа байхгүй юу? Тэ? За ингэж хэлсэн байна. Дараад нь Чарли Мангер гэж хүн хүмүүсийн ихэнх алдаа нь төвчээргүй зангаас эхэлдэг шүү гэж. Төвчээргүй те. Одоо хувцас тоглоно гэж ярьж байна. Ингээд ойгоод байгаа бөмбөг ойгоод байгаа юм шиг график өгж идэг шүү дээ те. Бөмбөг унжаахт нь яана гэд яг ойх гэж яхад нь энд нь зарчдаг те. Тэгээ өсөдөрөнгөд яагаад гэд буцаад ойх гэж яхад нь авчдаг те. Яг энэ нэг юм чинь нөгөө нэг энэ юугаа төвчээр одоо тэр нөгөө айдас сэтгэл хөдлөлөд авч чадахгүй байна гэдгийг илэрл. Тэгээд хөрөнгө авалтын ер нь бол ингээд 5 зарчим байгаа. Түрүүн биднес зогсоос нь дурдсан. Эхлээ өөрийнхөө мэддэг зүйлийг түрүүний Red Bull гэдэг шиг вау энэ чинь хүн болгонд үнэхээр уух юм байна штэ гэдэг хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл байна штэ гэдгийг хөрөнгө оруулаа. Ялангуяа яг энэ философор бол Apple одоо яагаад хувьцаа өссөн энэ логик байхгүй юу? Баахан товч дардаг байснаа нэг гин товчтой. Гэхдээ би энэ дуртай хахад инкод дуртай л байж таараа. Инкод дуртай бүхэн дуртай юм бол эн чинь өсөх юм биш үү гэдэг энэ чи өөрийнхөө ойлгож мэдэрсэн зүйлтэй хөрөнгө оруулах гэж байгаа. Дараагийнх нь ашиг олох хугацаа урт байх тусам эрсдэл буурдаг шүү. За түрүүний динамик. Ингээд чичрээд байгаа зураас гэж бодъё бөмбөг ойж байгаа гэж бодъё. Ойх болгондоо ингээд өөл чи айгүй эрсдэлтэй байгаад байгаа юм бол урт хугацаанд орхиж байгаа. Тэ? Тэгээ урт хугацааныхаа туршид нэг өссөн байна уу яах нь те? Ингээ үзчихэл гэж байгаа. Говьдох нь үн болон үн цэн хоёрын ялгааг мэдэр гэж байгаа. Биднес үнээс нь боддог. Өнөөдөр нэг хувцас авцсан байж байгаа нөгөөт нь маргааш $2 болсон ч гэж эргэлзээд эхэлж байгаа айгүй олон байдаг. Гэхдээ цагаад бол би нэг лагч би өрөөтэй тэгэл тийм учраас хардаггүй. Гэхдээ чинь маргааш нь заавал буудаг байхгүй юу ядарх. Тий чи өчтөр авсан юм чинь буужил таараа шүү дээ. Чи нэг эргэлдэж байгаа байхгүй нөлөөлөл орж л байгаа. Тэгэхээр үнийг бити хараад ээ. Харин түрүүний тэр ихний нэгдүгээр өгүүлбэртэй гоё л да та. Чи өөрөө тэрэндээ итгээд түрүү хэлсэн шүү. Чи нөгөө хувьцаа аавна гэдэг чинь чи тэр компани эзэн болчиход байгаа байхгүй юу? Зүгээр эзнийх нь эрх хэмжээнд л хэрэг гэж шалтгаалаа. Эзэн болцсон бол эзэн шиг өөрийнхөө бизнест итгэлтэй. Чи итгэхгүй бол өөр худалдаа авах юм яаж итгэх юм? Чи авсан хувьцаанд итгэхгүй бол тэр компани чинь гарч байгаа бараг өөр энгийн иргэн яаж авах юм? Тэгэхээр хувьцаа эзэмшигт яд итэг. Энэ бол Samsung-ийн хөрөнгө оруулагчдын философи. Тийм учраас солонгосуудын 60% Samsung-ийн хувьцаа авсан байдаг. Samsung-ийнхаа итгэхгүй тэр 60% яах юм? Хайчих юм. Тэгэхээр Samsung явж л таараа байхгүй тий. Тэгээд сэтгэл хөдлөлөө захир 5 дахьт нь болохоор юу яаж байгаа. 5 дахьт нь сэтгэл хөдлөлөө захир гэсэн тий. За ингээд ер нь бол хувьцаанд оруулах одоо юу бол саяны тэр нэг юм зүгээр хүн дагаж битээ ороод сэтгэл хөдлөлөө өдөрд тий. Өнөөдөр очи ингээд нэг шоо хаяад мөнгө олох гэж байгаа юм ерөөсөө биш шүү тий. Түрүүний хоёлынгийн ярьснаар мөнгө тэр өнөөдрийн маргааш юм чинь бол мөнгө чинь сар 2 сар 3 сарын дотроо удирдал дотроо бол тэр хадгаламж чинь нэг жил хавцаа 2 жил хавцаа бол тэр бонд чинь илүү 5-аас 10 жилдөө хувьцаа чинь ингээд хуваагаад оруулчихаа мэдсээр байж 10 жилийн дараах юмд мөнгө оруулчаад өнөөдөр тэрнийхээ өгөөжийг авах гэж оролдвол ер нь хэцүү шүү тий. Хэцүү буруу гэсэн үг тий. За баярлалаа. Би ч тэгээд юу яагаад дараа нь өөрөө жоохон сурсан л та. Хувьцаа тэгээд ер нь яг сонирхол буураагүй тэгэл тэр чигтээ ингээд явсаар аваад. Гэтэ яг тэрний түрүүний хэлдэг шиг одоо ингээд яг авч маваад яг хувьцаа ингээд тоглолт хийгээд эхлэхээр яг авсны маргааш нь буурдаг. Эсвэл тэр өдрөө ч юм уу. Яг нэг хичээл сууж үзээгүй юм чинь сэтгэл зүй явж байгаа асуудалтай байхгүй. Сэтгэл зүгээ барьгээд хамгийн ихний хичээл нь байж байгаа шүү дээ. Тэр нь хэцүү шүү. Мэргэжлийн газар л очих хэрэгтэй. Чи энэ дээр яг дуусахад 1 минут тань сэтгэл зүйн талаас ярихад ингэж байгаа. Амьдрал дээр хоёрхан хувьцаа байсан гэж бодъё.
2 ширхэг хувьцаа байсан гэж бодъё. Тэгээд худалдаа авч нь хоёлаа л гэж бодъё. За эсвэл гуруулаа гэж бодъё те. Тэр хувьцааны үн би авахд үлдсэн одоо шавхагд нөөц нэг аягнаас ингээд нэг утгаад авчлаа шүү дээ ингээд те. Шавхагд нөөц. За ширхэхээр ярихаа байл аяг ус гэж бодъё. За. Би тэр аяг уснаас нэг халбыг авлаа. Тэр ус багасна тийм үү? Яг энэтэй адилхан чи нөлөөлж байгаа бол худалдаа авч орж байгаа бол тэрний хувьцаа үнэн нь худалдаа авч орж байгаа учраас ингээд нөлөөлж байгаа байхгүй тэр үнэнд. Тэгэхээр маргааш нь ундаг нөгөө эсвэл маргааш нь гинт өсдөг энэ төр нөлөөллүүд чинь чи худалдаа авалт хийснээс л болж байгаа. Яг тэр агшинд энэ олон магадлалаар харахаар яг чамтай тухайн агшинд худалдаа авалт хийсэн эсвэл зарсан хүмүүс байж л байгаа байхгүй. Тэгэхээр хөдөлгөөнтэй байгаа. Хөрөнгөний зах зээл юу амтай байгаагийн шинж нь бол хөдөлж байгаа нь зүг байхгүй. За баярлалаа. За бизнес судлаач Бат Эрдэнэ маань дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 студионы Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээх нураатай Голомт Капитал үнэт цасны компани болон ногоон ирээдүйг хөгжүүлэх нураатай MMS компани ивент тэтгэлээ. За батайха дараагийн дугаараар уулзъя. за баярлалаа. За баярлалаа.